Яаж ийм өндөр дээр ийм том барилга барьчдээ болоо. Тэнгэр минь ч одоо палачтай явж байгаа ч. Энэ бүх барилгын үйл явцууд яг ингэж л явсан юм одоо. 2 сарын хугацаанд Азийн 5 улсаар ганцаараа аялсан аяллаас оваалцъя. Өглөөний цаг гэж ийм гарч ирдэг юм ээ. За сайхан юм идээд сайхан кофе ууцаа одоо өстө цоглог явна. За тикет аваад орсон. Миний авсан тикет нь болохоор кабел кар зөвхөн 2 талдаа тикет авсан. Бусдаар дээрээ кабел кар дээр гарчаад яг оройлоо нас галт тэргээр явд юм лээ. Тэр нь 200 мянга км. Тэгтээ ганцхан километр газар явдаг. Тэгэхээр ер нь бол өөрөө алх хангалттай алхчихна гэж үзсэн учраас хамгийн хямдхан хувилбар буюу 800 мянган тонн. Гэвч чи Монгол мөнгөөр 100 гаруй мянган төгрөг болсон баха. Тэр нь бол зөвхөн кабел кар гэхэд юм бол нэлээд үнэтэй л байгаа юм л та. Баргийн газар зөвхөн кабел кар дээр бол ийм үнэтэй төлбөр бол байдаггүй шүү дээ. Би бас ирчээд шууд жишээ ороогүй л дээ. Би 2 цагийн өмнө ч ирсэн. Тэгээд тикетээ авах гэсэн чинь нөх нь ажилтан надад тэгж хэлсэн байхгүй. Нэлээд өвөлтэй байна зүгээр үү. Тэгээд гарангууд ийм харуулцтай байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол ямар ч харуулц байхгүй. Нүл өвөл. За өвөлрэх байсан чи явах дээ гараад үзчихье гэл. Нэгэн зориод ирсэн юм чинь тэгээд. За тэгээ гарч үзцгээе. Тэгээд кабел кар нь яг ингээд чигээр явж байгаа харагдчих л байна л та. Тэг үйл рүү ороод болчихж байна. Нэлээд дээр байгаа хаа. Уулын оройн. Тэг 3100 илүү 3300 метрийн өндөрт. Тийм өндөр уул руу 15 минутын дотор кабел кар гарна гэдэг бас л гайхалтай л байгаа юм л та. Тэг кабел карыг нь барих гэж 2 жил зарцуулсан заяа. Тэгээ 2 жил зарцуулах хугацаанд 5 хүн өгсөн гэж байгаа байхгүй юу? Зөвхөн барилгын үйл явцад 5 хүн амнасаа алдна гэдэг чинь бас харамсалтай байна. Тэгэхээр дуусны дараа Гиннесийн рекорд нь бичигдсэн юм байна л дээ. Дэлхийн хамгийн урт 3 салаат кабел кар гэлөө. Нэг тийм рекорд эзэмшдэг юм байлаа. Тэгээ дээр нь бүр ингээ одоо боддоо зөө амар өндөр уулан дээр нь ингээ бахан барилгууд байгаа гэсэн зөө 20 гаруй метрийн өндөртөө ингээ буддагийн хөшөө хүртэл байдаг. Кабел караар явахгүй яг жинхнээсээ алхалт хийгээд уулах орой дээр гарыг гэх юм бол 2-3 өдөр шаарддаг. Зам нь болохоор айгүй хэцүү. Шавартай, ой дундуур явдаг. Тэгээд үзэгдэлд орчин ч гэсэн юу айгүй хэцүү. Бол манан дундуур явдаг. Гисээ. Яаж ийм өндөр дээр ийм том барилга барьчдээ болоо. Бүр үнэхээр гайхалтай. Тэг манай монголоор бол Алтай 5 богдоос илүү дээр гэсэн үг шүү дээ. Бодит өндрөөрөө бол Алтай 5 богд илүү өндөр л дөө. Гэтэ илүү нам дор газар учраас. Зэ гадаа нь гарч ирсэн. Энэ камер дээр байтугай миний нүдч баг юм харахгүй байна төхөө. Бороо шивэрж байгаа юм шиг байдаг юм байна. 10 өдрийн 9 өдөр нь ийм цаг агаартай байдаг гэж байгаа шүү дээ. Миний нүд ингэж харж байгаа юм чи. Камер дээр бол улмал хэцүү л харах юм байна л да. Анх төсөөлөхдөө нөгөө сападын байдаг гэж сонсоод нэг сайхан нартай гоё харавцтай уулан дээр гарна гэж бодсон. Энэ өндөр дээр бас энэ бүтээн байгуулалтыг хийнэ гэдэг бас гайхалтай юм аа. Амитаба Будда гэж. Энэ самбра яаж ийснийг хараа модныхоо юу ингэж цаалж гараад энэ бүр үнэн нь хайстдаг яа. Энэ бүх барилгын үйл явцууд яг ингэж л явсан юм одоо. Асар их хөдөлмөр орсон гэж байна. Хүмүүс ингэж сувтаа явах нь бол аргагүй юм байна л да. Ер нь хамаг нөхцөл нь орчдөг юм. Барилгын ажил явагдаж байна. Гайхалтай.
За орой дээр гарсан 3143 м. Нартай байсан бол ингээл том уулнууд айгуу гоё алсын бараанууд харагдах байлаа. За энэ дээр гарна гэдэг чинь өстой тоглоом биш байдаг юм байна. Харьцангуй ганц километр дээшээ шатаар өгсөх бол ер нь бол гайгүй штэ. Гэтэ нөгөө нэг агаарын даралт айгуу өндөр байгаа болохоор алхахад ер нь жоохон хүндрэлтэй байдаг юм байна. Амьсгаа тавьчтаад байдаг юм байна. Сайн наашаа явах зам бол нэлээд альтргатай. Одоо сансныг бодоход амар хүүтэн байна. Айгуу салхитай. Ер нь бол усаар л шуураад л байна л да ингээ харах нэ. Тийм болохоор ер нь нэлээд даард юм байна. Мянга ингээд амар гоё өндөр дээр тий гоё харагцтай газар гараад ирчихсэн ч гэсэн үүл нь юу ч харуулахгүй болохоор жоохон харамсалтай л юм бит. Хээ тэнгэр минь ч одоо палачтай явж байгаа ч даардаг юм багт. Error at the majestic summit of Камерт баг харагдчих магадгүй тий. Хиро шиг юм ингээ унж байгаа нь. Хүмүүс ингээд өөрсдийнхөө орны далбааг авчраад зураг авах болт юм байна. Кабель картж ирчээд гэдэггүй. За буугаад ирсэн. Их л хүүтэн байлаа. Одоо ч ер нь бол нэлийн хүүтэн байна. Гоё газар байдаг юм байна. Сапаг зорж ирсэн газруудын нэг. Ер нь бол баг хамгийн нэгт байсан зэрлэг байлаа. Азанд харуул тэгэл нартай өдөр үздэг юм байна да. За таксийн далаа үрдүүлэн барин байж өнөөдрийн хонох газараа ирсэн. Ханахуу болсон болохоор юу ч харагдахгүй л байна л. Маргааш өглөө зүгээр алан заяа. Айгуу гоё харавцтай газар сонгосон. $15 юм болов. Би чи $3 хастал танаад явуулсан шүү дээ. Ерөнхийдөө налий да. Өст шал царай моттой нөхөр байгаа маа. Гоё ост. Ишиг ингэ шууд амар харавцтай.